хөдөлмөрийг маань үнэлж байгаад маш их баярлалаа. Тэгээд үнэхээр гайхалтай байна. За миний хувьд болохоор 2018 оноос хойш тоглож байгаа. Тэгээд тийм болохоор одоо 7 дахь жилдээ болж байгаа юм байна. Тэгээд энэхүү хугацаанд бас маш их хожигдлыг амссан. Тэгээд миний яг ингээд хүсдэг байсан нэг зүйл нь болохоор одоо ингээд Монгол ард түмнийг хизээ баясгах болоо. Та нарыгаа нэг одоо ингээ уйлж гадаг emotional болоод идэм маш их хизээ нэг өдөр ингээ баярлуулахыг хүсдэг байсан. Тэгээд яагаад тэгэхээр Монгол ард түмэн маань ингээ биднийг дэмждэг гэдгийг мэддэг болохоор тэгээд тэр хариуг нь яаж өгөх үү гэд ингээ тэр мөрөөдлийг л тээж энэ олон жил одоо ингээ маш их шаргуу хөдөлмөрлөлөө. Тэгээд хөдөлмөрийн үр дүн гардыг байна. Тэгээд одоо тэглээгээд ингээ бид нэр бол ингээд миний бодлоор маш залуу баг гэж бодож байна. Одоо Нандүсэл маань 18-тай, Ламгэгч маань 29 настай, би одоо 25 настай, Ариун Цэцэг маань 23 настай гээд тийм болохоор ингээд биднэрт ирээдүй байгаа. Тэгээд одоо ингээд энэ их хайр хүндлэлийг одоо хөдөлмөрөөрөө ойл хариу барихыг хичээн. Тэгээд илүү дааж энэ хайрыг дааж амьдрахын тулд илүү бас юм хамбал болох хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Тэгээд бүх хайрыг мэдэрж байгаа шүү. Тэгээд ард түмэндээ баярлалаа. Монгол улс мандан бадаргээ. 16 ононд хахад хожлын шилдэг гэсэн шүү дээ. Тэр үеийн сэтгэлээс тэр үед болохоор ингээд өмнөх тоо өдөр нь манай эрэгтэй шгшээ багийн хасагдсан байсан. Тэгээд тэрэн дээр болохоор ингээд бид нэр ингээд монголчууд ямар гэдгийг ингээд харуулахыг хүссэн л дээ дэлхийн дивжээнд. Бид нэр зүгээр дэлхийн аврал зохион байгуулах гэж зохион байгуулаагүй. Хэрвээ бид нэр одоо ингээ маргааш нь хэрвээ эмэгтэй баг ингээд хожил авахгүй байх юм бол зооноос гарч чадахгүй тийм одоо аюултай байсан. Тийм болохоор ингээд амар их уур хүрсэн. Тэгээд монголчууд бас ийм төвчээртэй тэмцэлтэй ард түмэн шүү. Бид нар цөөхөлөө гэж болно гэдгийг ингээ дэлхийд ингээ харуулахыг хүссэн. Тэгээд яг тийм болохоор амар шийдэмгий байж чадсан бах. Тэр яг шийдэлтийг хийхийг маш их хүссэн. Тэгээд бас мэдээж яг амар энэ жоохон сонин сонсогдож магадгүй. Гэтээ яг үнийг хэлээд ингээд Чингис хаан бурхан маань ингээд биднийг ингээд төвшөөд те ингээд яг тийм туслаад байсан юм шиг зүгээр тийм ерөнхий мэдрэмж төрсэн. Тийм л өөртөө ихтэй байж чадсан гэж. Одоо яг бас итгэж чадахгүй л ах шиг байна. Одоо хүртэл ингээд яг бүрэн ингээд сэрүүн байна уу л гайхаад байна. Тэгэхээр одоо ингээд миний хамгийн том туслагч нар, миний хамгийн том дэмжигч нар манай гэрийнхэн. Тийм болохоор ингээд энэхүү гайхалтай мөчүүд эднэртэйгээ хамт хуваалцсандаа баяртай байна. Тэгээд гэхдээ бас нэг юм хэлэхэд ингээд дүлгүүн ах, дэлгэрний мах хоёрынхоо ингээд өмнө бас төрүүлээд гавьяат авч чаад бас жоохон сандарж мандраа. Тийм болохоор ах нар маань бас удахгүй аваад ах нартайгаа бас гавьяатын байнаараа удахгүй хамтдаа тэмдэглэн гэдэгт итгэлтэй байна. Хэдэн жилийн өмнө бол одоо эмэгтэй шгшээ багийг одоо дэлхийн аварга шалгалт тэмцээд ингэж амжилтаа оролцсон гэж төсөөлөжгүй баг. Дэлхийд ингээд одоо бас хүлээ шүү дээ. Тэгээд битүүмээр байсан. Тэгээд тэр яг underdog гэдэг яг тэр mentality л яг одоо ингээд бид нарыг өдий хүртэл хүргэж чадсан. Тэгээд хүмүүс үнэлэхгүй те дэлхийд бол ер нь бол ингээд босод ингээд том багуудад тоглоход одоо юу гэх юм жоохон басж тоглодог гэх юм уу. Тэр нэрийг бид нар бас өөрсдийнхөө давуу тал ашиглахыг бодсон. Тэгээд тийм болохоор яг өөрийн хэлсэнчлэн битүүмээр гэдгээр яг ингээд хинийч төсөөлөөгүй гарч ирээд энэ том багуудыг ингээд хоцсондоо бид нар бас өөрсдөө ингээд бас жоохон шокнд ороод хоцсныхаа дараа ингээд Америкийн хожлын дараа бүр Америкийн бас тэр тамирчид бол коллежийн 4 шилдэг тоглогч нар байсан. Тэгээд амар одоо удахгүй л итгэж эхлэх баха. Шагналаасаа маш баяртай байна. Тэгээд яг одоо аваа зогсож байгаадаа бүр итгэхгүй бүр зүудлээд байгаа юм уу яагаад байгаа мэддэггүй. Яг үгээр хэлэх аргагүй байлаа. Шүнч унж чадахгүй сая явахтаа бүр сандраад уйлах гаж чи ингээд бүр чичрээд байсан. Тэгээд одоо нэг жоохон ч гэсэн тайвширч чаж. Ээж аваа юу бас гинэж. Ээж нас яг тийм манай хас ээж маань хичээлдэг байсан 10 жилдээ. Тэгээд нэг амар шгшээ мэгшээд явж байгаагүй. Тэгвэл ээжээ маань бас суур бас байгаа гэж бодчих. яг энэ цаг учраас ээж аваагаа хамт яг сонсчоод ээж аваатай хэлсэн чинь бөөн баяр хөлн газар өрөхгүй л байсан. Тэгээд хамт энэ шаналлыгаа хуваалцсандаа маш их баяртай гэр бүлийнхэн та. шийдвэрлэх мөчөд чухал гол оруулсан. Тэр үе бүр ингээд би өөртөө ч итгээгүй Оросныхын дараа яг колцоо руу ороод би бүр хараад ингээд амар гайхсан. Тэгэл бүр ингээд
уйлахаас аргагүй бүр амар гоё шийдэлтэйсэн болохоор би тэрийг бүр хизээж мартахгүй. Тэгээд ялангуяа тэр шийдэлтийг хийхэд бидэд дэмжсэн ард түмэн маань байна те фэнүүд үзэгчд маань байна. Тэгээд тэрийг оруулахын тулд би бүр бүх зүйлээд ажилласан, бүр амар итгэлтэй байсан. Заавал хожин тэгжиж бидэд медальтай байх юм байна гэдэг зүйлийг амар өөртөө зоригжуулж яг тоглолтын үед тэгж гарч ирсэн. Бидэд багийн зорилго гэх юм бол гол нь хамгийн сүүл дараа жилийн дэлхийн аварга байгаа. Тэгээд медалаа хувиргаад те алтан медаль авахыг хүсэж байна, цамаа авахыг хүсэж байна. Тэгээд хамгийн том зорилго гэх юм бол олимп дараа жилийн сасан жилийн олимпиад оролцох тэрийг л хүсэж байна да. Цааш цасан хөгжлийн спортоор хичээлээ бүгд залгуулж өгөх хандаж бас хичээлгүй аа бас за хүүхд залуучуудад хандаж хэлэхэд сагсан бөмбөгийн хичээлээ тэр спортоор хичээлээ тэр хичээлсэн тууштай байгаараа те бити бууж өгөөрэй. Бууж өгөх зүйл зөндөө гарч ирнэ. Тэрийг давзуулж чадах юм бол өдөр болгон хөдөлмөрлөлийн тулд хөдөлмөрлөх юм бол тэр амжилт хэзээ нэг өдөр медалийн татсан дээр очих байхаа гэж хэлж байна. Яг Монгол улсын ерөнхийлөгч яг орж ирээд тэгээ яг зарлиг уншиж байгаа тэр мөчөө бол бүр яг ингээд үгээр илэрхийлэхээ аргагүйсэн. Тэгээ бүр ингээд яг үнийг хэлэхэд нулимсаа төвчих гэж бүр амар их хичээлээ. Тэгээд амар их сандарлаа, амар их догтлоо. Өөрийнхөө нэрийг дуудуулаад гараад ерөнхийлөгчөөсөө тэмдэгэ хүлээж аваад ёслоод гэр бүлийнхэн лугаа хараад тэнд хайртай дотныхоо хүмүүс рүүгээ хараад бүр ингээд намайг харж байгаа тэр харцыг хараад бүр үнэхээр гоёлаа. Тэгээд амьдралдаа мэдэрч болох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэгийг өнөөдөр авлаа. багийн хэмжээнд юу зэгсэн бэ? 2028 оны Илийн Олимпиад амжилттай оролцоорой гэж хэлсэн. Тэгээ ерөнхийдөө бол одоо гаргасан амжилтандаа ханахгүйгээр амжилтаа улам илүү ахиулж дэлхийн аварга, Олимпийн аварга болоорой гэж хүсэж ирсэн. Багийн атлетикийн хувьд гишүүдээ яаж чиглүүлж энэ олон тоглолтуудын амжилттай гарч чадсан бэ? За ерөнхийдөө яг миний хувьд гэх юм бол манай баг хамт олоныг бол намайг хамгийн сайн чиглүүлж чадсан хүн бол Стив Сэр тасгалжуулагч маань болохоор яг тасгалжуулагчаас гадна яг багийн тамирчтай сэтгэл зүйтэй амар сайн харьцаж чаддаг. Тэгээ багийн тасгалжуулагчийн хувьд яг бидэртэй бүр ингээд тулж ажилласан болохоор багийн хувьд миний хувьд ч гэсэн яг бусад баг октоодтойгоо харьцаад ч гэсэндээ ерөөдөө айгүй хөнгөн тийм ямар ч асуудалгүй байсан. Тэгээд тасгалжуулагчдаас маш баярлалаа гэж хэлье. Маш хэдэн жилийн өмнөөс бол одоо Монголын шгшээ багийг дэлхийн аварга тэмцээнд 2 дугаар байрлуулсан. Хөнгөн медаль авах гэж баг төсөөлөгч байсан баг. Олон хожигдлын дараа энэ бүхний цаана ингээд энэ амжилтанд хүрлээ. Тэр одоо бас хөдөлмөрийнхөө үнс энэ тэр зүйлсээ бас хэлсэн болцооч. Эргээд харахад яг үнийг хэлэхэд одоо жилийн өмнө ч юм уу те ер нь бол яг 2025 онд Монгол улсад болох дэлхийн аваргад яг 3 жилийн өмнөөс яг бэлдэж эхэлсэн. Яг миний хувьд гэх юм бол яг Монгол улс зохион байгуулах дэлхийн аварга сургалт тэмцээнд би заавал оролцсон гэдээ өөртөө маш том зорилго тавьсан байсан. Яг тэрнийхээ хэрээр бэлтгэл сургалтаа сайн хийсэн. Тэгээ бэлтгэл хэмтэлч маш их авсан. Бэлтгэл хэмтэлтэйгээ ч гэсэндээ маш сайн тэмцсэн. Тэгээд өөртөө ч гэсэн амар сайн тэмцсэн. Гэр бүлийн хүмүүс маань ч гэсэн намайг амар сайн одоо спортлж өгсөн. Тэгээ тэрний өвчөнд бас өнөөдөр ингээд шгшээ багтаа шгшээ багийнхаа алхачаар тоглоод дэлхийн аваргын мөнгөн медаль аваад тэгээ өнөөдөр ингээд гавьяа тамирчин болоод баг хамт олноороо ингээд бүр яг зүүд юм шиг яг энэ бодтой ингээд амьдрал яг ингээд явж байгаадаа бүр үнэхээр маш их таалрах шээ. Дэлхийд нэг том мэдээлэл хийж өгнө. Дэлхийд нэг том мэдээлэл хийж өгнө. Тийм, дэлхийд бол маш том мэдээлэл хийж чадлаа. Тэгээд ерөнхийдөө бол Монголын арт түмэндээ маш их талархлаа гэж хэлье. Тэгээд манай яг эх орнд маань зохион байгуулагч байгаа гэдгийн 5 дал бол маш үнэхээр их байсан. Тэгээд Монголын арт түмнийхээ одоо дэмжлэгтэйгээр тэгээ Монголын арт түмэн минь байсан болохоор бид нар өнөөдөр энэ амжилтыг гаргаж чадлаа. Тэгээд Монголын арт түмэндээ ч гэсэндээ маш их баярсан талархснаа илэрхийлмээр байна. Өнөөдөр энэ хэмжээнд одоо бид хүрэн одоо иймэрхүү хэмжээнд хүрнэ гэж мөрөддөг байсан. Тэгээд мөрөдөл маань ингээд тулаад ирж байгаа нь бид ингээд одоо хүртэл ингээд итгэж чадахгүй бүгд ингээд шонгонд орсон юм байдалтай байна. Тэгээд амартай ч одоо энэ зүйлийг хүртээд ингээд зогсож одоо маш их баяртай байна. Хэдэн жил хичээлж байгаа вэ? За би бол сагсаар хичээлээд нэлээд олон жил болсон. Багасаа 9-10 настайгаас сагс тоглож исэн. Тэгээд яг шгшээ өмгт ороод идэвхтэй хичээллээд бол сүүлийн нэг 3-4 жил болж байгаа юм. Өөрийн чинь хамгийн залуу Монголын гарыг за тийм миний хувьд одоо энэ жилийн дэлхийн аваргын энэ мөнгөн медаль маань миний хамгийн анхны олон улсын медаль байлаа. Тэгээд хамгийн анхны олон улсын медаль маань Монголын явж исэн хамгийн багийн спортын хамгийн том оргилынх нь медаль. Тэгээд дээрээс нь үүгээрээ шууд гавьяа тамирчин болж байгаа нь
үнээр итгэж чадахгүй байна. Тэгээд одоо ч гэсэн ер нь бол яг энэ зүйл төрж байгаадаа ч гэсэн эвлэрч чадахгүй л байна. Гэхдээ одоо ингээл мэдгүй амар л гоё юм сэтгэл хангалуун догтлон байна да. Ерөнхийдөө шагналаа авах За бид хэдий одоогийн хамгийн ойрын зорилго бол мэдээж 28 оны Элийн Олимпиад. Тэгээ энэ талаар бид нэр багаараа тэгээ дээрс нь холбоогоор ингээ ер нь бүгд маш олон зүйл ярилцж байгаа. Тэгээд ер нь бол маш ойрхон байгаа гэж бодож байна да. шагналаа авах мөрчүүдээс ерөнхийдөө нэг харилцан яриа өрнүүлж байгаа. Юу ярилцсан бол юу гэж 3 спорт буюу багийн спорт те ингээ Монголд сагсан бөм гэдэг спорт ямар амар хурцтай хөгжөөд одоо энд ингээ байж байгаа талаар ярьсан. Тэгээд өмнө нь одоо ингээл ерөнхийлөгчтэй тэгээд тэр үеийн хүмүүс ингээл гадаа ингээл сагс ингээл тоглоо явж идэг. Бид нар ч бас ингээ 3 тоглоо явж лээсэн юм байна. Одоо ингээд Монголын эмэгтэй сагсчид энэ дээр ингээд дэлхийг төлөөлөө явж гин гэдэг үгнээс бидэрт маш их урмын өгнөд хайрлсан. Америк багаас санал ирсэн тухай мэдээлэл гарч ирсэн. За миний хувьд болохоор би Америкт бас 10 жилээ төгсчихсэн. Тэгээд ирээд энэ жил ер нь бол гадагшаа явах зорилготой сургуулиуд нэлээд хайжсэн. Тэгээд миний мөрөдөл болохоор дивишн 1-т орохыг хүсдэг. Тэгээд дивишн 1-ийн хангалттай бүрэн тэтгэлэг авч чадаагүй болохоор явж чадаагүй. Тэгсэн чинь сая дэлхийн аваргын өмнө 2-3 сарын өмнө надаа Флоридагийн их сургуулиас тэтгэлэг ирсэн. Тэгээд энэ 100 бас тэр сургууль руугаа явахаар болсон.